машин дайч. Яг брейк дарцсан те. За ойр хобби түүнийг хийгээгүй амар төсөрчжээ. Дандаа гараж мараш гэж босроод л. Зүгээр хэлж нараад тэр ингээд камер руу арах хэрэгтэй юу? Нөгөө хоорондоо араал тэгээд энэ гişээр ихнэр дүү арсан ч л. Хей, за сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хобби түүнийг блогийн маань 31 дахь дугаар ийхүү та бүхэндээ хүрж байна. Тэгээд 31 дахь дугаарын зочноор Артын клубын тамирчин Батцайхан маань оролцож байна. Тэгэд энэ удаад бас та бүхэндээ Батцайхныхын GT86 за мөн бас Челси гэх мэтлийн хоёр машиныг бас та бүхэндээ блогороо танилцуулах болно. За GT86-ийн хувьд болохоор ерөөхдөө энэ жил шинээр бас маш олон зүйл хийж гарч ирсэн прожект байгаа. Тэгэхээр энэ машин яг ямар түүнийг тоног хийсэн бэ гэдэг хэдүүлээ тун утгагүй бас та бүхэндээ үзүүлж харж танилцуулах болно. За юуны өмнө анхандаа урилгыг хүлээн авч блогт оролцож байгаа дүүдээ бас маш их баярлалаа. Баярлалаа бас гоё нэвтрүүлэгтээ оруулж байгаа. Ахтаа маш их баярлалаа. Ойрд ирэн яг юг ингээ бодоод ирсэн чинь яг нэг хобби түүнийг гараж гэдэг юм шинээр санаачснаас хойш дандаа сүүлийн жоохон гаражуудаар их явсан байна. Яг нөгөө нэг тамирчин танилцуулдаг блогоо жоохон онцлогдсон байсан байна. Эрдэнтийн Ладагийн дараа орж идэг бас тодорхой хэмжээний удаан хугацааны дараа орж байгаа болоо учраас бас маш гоё байх баха. Тэгээд за Батцайхны маань хувьдлохоор ерөн одоо яг энэ дрифт спортод ороод нийт одоо хичнээн жил яг энэ спорт тууштай хичээлж байна. За яг тэмцээнд орж гэсэн бол одоо 2-3 дахь жилдээ л орж. Хамгийн анх би чи ер нь дрифт юу сонирхдаггүй байсан. Subaru ундаг. Яг хөө спорт машинд дуртай. Ер нь багаас ер нь машинд дуртай. Тэг би чинь айгүй сонин тохиолдлоор хамгийн анхныхаа дрифтийн тэмцээнийг үзэж ирсэн. 19 оны намар ухаа. Хамгийн анх дрифтлж байгааг ерөөс тэгтэл хамгийн анх үзэж ирсэн. Маа нэг Багнуурын одоо дрифт мастерс клуб би Отхон Берг маа найзууд. Бүр багын битээр найзууд Багнуурын. Тэр маа намайг нэг юм дээр мешн хийгээл найз мэзаа ингээл постлдагч Facebook дээр нэг тим юм дээр тэгэхээр би бас зөрүүлээд нэг тэгсэн байсан чинь гинт нэг өдөр залгаал ингээ Монгол 63 эсвэ дээр дрифтийн тэмцээн болох ч ингээ такс утсан байна. Гэж хамгийн анхныхаа дрифтийн тэмцээнийг үзчихсэн. Бас сонин түүхтэй тийм. Тэгээд тухайн үед очвтаа бол ерөөсөө ямар машин гэдгийг мэдэхгүй хоёр алгатай нэг машин байсан. Юу гэдэг машин баандаг асуугаад Сил 915 гэдэг штэ гих зарчмаар. Ер нь бол анх ер нь ямар ч мэдэгдэхүүнгүй байж байгаа л 19 оноос хойш тэгэл ер нь тэр тэмцээнийг үзснийхээ оройн гэртээ очиод шууд Subaru-го зарна гэж зар тавиал. Ерөөсөө л V гэдэг машинтай болох юм байна. Нэг GZ мотортой байх юм бол ерөөсөө шаравах юм байна гээл. Тэгэл ер нь хамгийн анх сонирхолтой болж гисэн л дээ. Хамгийн анхны машин чинь хамгийн анхны Mark 2 байсан. Mark 2 тий. 100 Mark 2 шаар. Ер нь тэгээ яг GZ хөдөлгөөртэй машин анх авч байгаа юм тэр үү те? Яг хамгийн анх худалдаж аваад унсан GZ хөдөлгөөртэйг бол Ариу авч унжсэн. Автомат Ариу авч байгаа. Хар өнгөтэй юу? Цагаан өнгөтэй. Цагаан өнгөтэй. Тийм. Тэгээд яг тэмцээнд орсон анхны машин гэвэл 100 Mark 2. Яг машин тэмцээнд орж байлаа. За анх ер нь яг хамгийн анхны клуб гэхээр одоо л арт тимийн тамирчин нарыг гэж байна. Одоо л арт тим. Хамгийн анхны намайг бас дрифттэй танилцуулсан дрифтийн хүрээлэл донд найз нөхөдтэй ах дүүтэй болгосон бас нэг гарыг хөлийг дөрөнд гарыг ганцхан гэдэг шиг клуб бол маа Redline клуб гэдэг. Redline очрахынхаа шавьснаас. Тэг ер нь намайг хамгийн анх орохт бол маа золоох маа тэр хүн байсан. Тийм. Тэгээд ер нь ах нартайгаа танилцаад намайг хамгийн анх дрифтийн мэдэгдэхүүнтэй болгож ирсэн бол маа Redline клуб. Одоо ингээд Батцайхан ингээд дрифт спортч ороод ирлээ шүү дээ. Маш олон жил хичээлсэн тамирчид байна, шинээр орж иж байгаа ингээд залуучууд байна. Яг энэ дрифтийн спортоос хүмүүс одоо яг тамирчин яг юу мэдрэх гэж орд юм бэ? Одоо чи бол жишээ нь яг ингээд дрифтлээ явж байхад яг дрифтээс яг юу мэдэрч байна? За тэгээд одоо юу штэ хүн чинь эрэгтэй хүн чинь нэгдүгээрт бас нэг тийм эрэгтэйлэг байдлаа мэдэрч байгаа. Эр хүн гэдэг утга тийм.
бас яг үннийг хэлэхэд бас нэг тийм иршүүд спортчтой манай спорт ч. Тэр талаасаа бас мэдэрч. Хоёрдугаар гэх юм бол мэдээж эдгэрнлийн ялгаар болно. Тэгээ яг дрифтлээ шаруу явж байхад бол шарах гээд явж байхдаа ч юм уу тий 63 явж байхдаа хүн ч юмас ажил төрөл утас муцаар зохицуулна. Яг шараа сууж байхдаа болохоор ажил төрөл юу гэдэг юм тий. Тэр бүх юм сайхан ингээл тавьшраал яг л сайхан дрифтэл хийдэг. Бас хүн сонирхоод залуу байх үедээ сонирхоод ингүүл бас заавал хүн болгоны л ер нь бас нэг оролдож үзэх юм болов уу гэж боддог. За GT86-ыг ерөнхийдөө сая энэ 100 гаргаж эхлэхийн тулд бас нэлээдгүй юмуд бас хийгдсэн байсан шүү дээ. Цоо шинээр баг өмнөхөөсөө шал өөр л болцсон байсан. Ер нь ингээд машин прожектыг яг энэ Монголд бий болгоход нэг үе бол маш амар болчихлоо шүү дээ. Бүгдийг ингээд захиалаад түрүүн шуурхаа илдэг болцсон байна. Хүндрэлтэй зүйл нь юу байна? Тэгээ дээрэс нь одоо яг энэ машиныг босгоход ийм хүмүүс одоо бас гар бие оролцлоо гэдэг ч юм уу те. Машин босгоход тий ерөөсөө л хамгийн хүндрэлтэй юм бол за яг хөө сэлбэг хэрэгслийг бол хаанаас захиал худалдаа тавьчихна. Зарим нэгэн зохиохын зохиогоод ячна. Хамгийн гол нь тэр машинд гар хурж хийж байгаа хүмүүсээ хүрээллээ зүг болно гэдэг нь хамгийн хэцүү асуудал л да. Яг бас одоо ингээд дөнгөж дрифт рүү орж байгаа дүүнер маань бас зарим нэг буруу хүрээл бас нэг мэрсэр хүмүүс байгаа шүү дээ. Тэдрээс очиод анханасаа шантрах ч юм уу тийм байдлаас ер нь ажиглагдаад идэг хөхгүй. Тэр ерөөхдөө хамгийн анхлаад юусоо хүрээллээ зүг сонгох аюул чухал. Тэгээ одоо жишээлбэл нэг хүн бүх юмыг хийж чадна гэж байхгүй. Нэг хүн дээр очиод одоо яадаг чинь мотороо янзлуулдаг ч юм уу. Нэг хүн дээр очиод явахад ингээ айлгэн. Нэг хүн дээр очиод гагнуур төмрийн ажил гээл. Тийм тэд нэр жоох асуудалтай. Гэхдээ ер нь миний машинд бол одоо Монголд байгаа хамгийн шилдэг инженерүүд л ер нь бүгдээрээ гар хурж бүтээлсэн. Одоо манай Френц гараж мөнхөө ах маань байна. Тийм арт тимийн мандуулах, төрөө ах. Тийм нэг тимийн нэргүү ах маань байна. Тэр бүгдээрээ гар хурч ер нь одоо үдий зэрэгтэй миний машиныг болгосон. Ер нь шилдэг инженерүүд л гар хүрсэн ба шүү дээ. Одоо яг дрифт спорт цөөхөн хідэн яг шилдэг инженерүүд байгаа тийм. За манай Redline-аас болохоор Баку байна тийм. Баку ах байна. За Нек байна. Ер нь цөөхөн шүү тийм. Ер нь бас цөөхөн. Яг одоо эн чинь бас нэг хүсний яг амьдралаа аваад явах хэмжээний бол бас биш шүү дээ. Тэгэхээр бас хоббигоо амьдралаа болгоо явж байгаа тэр хүмүүсийг бас ер нь их хүндэлмээр санагддаг. Гой санагддаг надад бол. За анх бол ерөнхийдөө дрифт машиныг тийг сонирхсан байна. За дараа чи юу гэхээр сая Эрхэм 63 боллоо шүү дээ тийм. Эрхэм 63 дээр хэр оролцоотой ер нь машин дэрэг ер нь бол одоо барыг тестлэл юм ингээ юмнуудаа баваагаар хийгээл явж байгаа шүү дээ тийм. Одоо ер нь бас 100% бол дуусаагүй. Ерөнхийдөө үйл тестлэх за ер нь болохгүй юмнуудаа мэдэж авах. Одоо ер нь тийм л байна л да. Тэгээд саях дээр бол бас боломжийн яг Power Expo дээр бол ер нь машин нэлийн түүх хийсэн л да. Аюулгүй асуудлууд гарсан. Тэгээ сая Монголд Эрхэм 63 талигч маань тэмцээн дээр бол бас машин маань их гоё байлаа. Өөрийнхөө хувьд бас жоохон тактикийн жоохон алдаа гаргаад тэгээд. За зарим хүмүүсийн хувьд болохоор ийм байдаг байхгүй юу? GT86-аар дрифтлэх эсвэл 100-аар дрифтлэх гэх тэгэнгүүт аль нь эвтэх юм бэ гэж асуухаар ер нь бол дийлэнх нь 100 гэдэг байхгүй юу? 86 өөрөө ерөнхийдөө жоохон богинохон машин байна л да. Тэгэл юуг л ингээд бүр ингээд хажууд ингээд бүксэн гараад ирчдэг юм байна. Тэгэхээр чи өмнө бас 100-аар дрифтлж үзлээ те. Одоо 86-аар дрифтлж байна. Ер нь одоо энэ хоёрын хооронд мэдээж чамд бас нэг өөр мэдрэмж байгаа шүү дээ те. Тэгэхээр 86 хэр байна одоо? 100-аар дрифтлэх бол яадаг байхгүй. 100 бол ерөнхийдөө айсаараа баг өөрөө л дрифтлждэг. Яг үннийг хэлэхэд. Айгүй амархан санагддаг надад бол. Одоо жишээл би 86 онд бэлтгэл хийж агаад тэгээ зүгээр 100 унаад шаргаж мархад ер нь шаал өөр. Нэг арай нэг амархан санагддаг 100. Одоо 86 дээр шарууллаа гэхэд самбаачлага аягүй их ордог байхгүй. Одоо жишээлбэл би ингээд дотроо шаарвж байхдаа аягүй их үнцөхтэй алаа алгаа юм шиг санагдаад идэг. Тэгээ гаднаас ингээд бичлэг харахаар ер нь шал ондоо өөр. Үнцгэр нь арай жоох баг гараад байгаа. Тийм баг. Тэгсэн ирнэ арай дахиад үнцгөө гаргаа ихээр юугаас авчих гайдгаа юм шиг. Мэдрэмжийн шал ондоо ер нь. Харин энэ хүн болгоно л яг хуучин би бас нэг хин бэлэг сайхан ч бас 86 тайсан те. Тэгэхээр бэлэг сайхнаас бас
өмнө асууж хахад ер нь нэг жоохон юмрхүү мэрч. Тэгэхээр мэдрэмж нь адилхан л байт юм байна. Тийм, ер нь мэдрэмж нь адилхан. Тэгээд ерөнхийдөө бас гар хөлийн тохиргоо, амаржины тохиргоо бас их чухал юм байна. Тэгээд тэднийгээ гоё тохируулсны ард дээрээс одоо шаарахад бол ерөнхийдөө нэг тийм хүндрэлтэй байсан мэдрэмжүүд манд бол ер нь байхгүй болсон байх. Одоо бол яг л зүгээр л ялгаагүй л ямар ч биш оноо шаарс ер нь л хэлэх бол. Амаржины тохиргоо гэдэг дээр бас нэг ярихад замдаа зориулж ерөнхийдөө ингээд амаржиныхын тохиргоог өөрчилдөг юм байна л да тий. Одоо жишээ нь ялангуяа вакцины инженер бол яг хийдэг байхгүй. Энэ удаагийн зам нь ямар юм тий. Аль тал руу их явах юм тий. Ерөөсө тэртлийн одоо чангалт юм уу, султ юм уу ингээд тохиргоонуудын ингээд өөрчлөлт явуулчихдаг юм байлээ. Тэгэхээр Монголд одоо яг ингээд амаржиныхын тохиргоог өөрчлөлт яг за одоо 63 дээр юм чинь зам нь ингэж гарсан юм чинь гэдэг өөрчлөлт тэмцээнд ордог тамирчин байгаа юу? Одоо ер нь бүгдээрээ тэгж байгаа байх гэж бодож байна би бол ер нь. Одоо бол ер нь муу амаржинтай амаржиныхаа тохиргоог нэг оролдохгүй байгаа хүн бол бараг байхгүй. Одоо ерөөсөө тэр соёстыг чинь биднэрт одоо энэ гаднаас ирж байгаа тамирчтай байна. Одоо вакцины инженер байна тий. Эдгээр манд яг биднэрт ингээд суулгаад өгчлөө л дөө. Гар хөлний тохиргоог бол заавал оруулж байгаа хүн болгоо. Ерөөс замдаа тааруулж бүгд л оруулж байгаа. Бүр тэр тусмаа ямар тамирчинтай баатал гарах вэ гэдгээс шалтгаалж хүртэл амаржины хатуу зүйлний хүртэл тохируулж байгаа ер нь. За одоо нэг сонирхолтой асуулт асууя. Монголд одоо чи ингээд тэмцээнд орж штэ. Тэгэнгүүт яг энэ тамирчтаасаа ингээд хамт гарах заяа. Бэлтгэл хийх ч байсан, тэмцээн дээр ч байсан ингээд хамт гарахад хамгийн гоё ингээд татал бүр 100% итгэлтэй тий. Бүр тэр хүний араас бүр ингээд гоё наагаа явахад үтэл тийм гоё итгэлтэй. Хинтээ гарахад ер нь тэр гоё мэдрэмжийг авдаг. Одоо хүн болгоны л ер нь дуу нэгтэй хэлэх бах туу. Ер нь саран цогч штэ. Саран цогт бас миний анхны ер нь бал багш гэж явна. Анх намайг 63 дээр би ч хамгийн анх саран цогт бид нар ч айгүй сайн найзууд. Тэгээд хамгийн анх манай эхнэр чейсэртэйгээ 63 дээр бэлтгэл хийх гэж очоод манай эхнэр юу наах тэмцээнд орё гэсэн бодолтой байдаг байсан юм. Би үл зүн тэмцээнд орохгүй гэдэг. Тэгээд саран цогт буянтад маа эхнэрт зааж өгч ингээд шаруулж марвж жагаад тэгээд би нэг удаа зүгээр тохиолдлоор машинаа сараг хажуудаас суулгаж гараал. Тэгэхэд л ер нь сараа бол надад яг хамгийн анхны мэдгэтгүүнүүдийг зааж өгсөн. Одоо ямар үед яаж констул яах юм те ямар үед нь кардан татах юм. Өрүүлээ яаж хуваарлах уу? Гэвэл маа сараа зааж өгсөн. Одоо тэгээд бэлтгэл дээр чи ер нь сараатай сарагийн урданч бай, сарагийн хойнч явахад бай. Ерөөсөө яг л эргэлцэхэнгүй яг бүтэн газтай явахад бол ямар ч асуудал гоё явдаг. Сая эрхэм жаргал тэмцээний MDC аврагад торлоо шүү дээ тий. Саран цогтын машинаараа 32 дахь дугаараар бас орохоор яригдсан байгаа. Тэгээ 31 дахь дугаараар манай арт тим клубын тамирчин Батсайхан дүү бас урьж оролцуулж байгаа. Тэгээ дээрээс нь энэ жил ялангуяа шинэ прожект гаргаж ирсэн учраас зөвхөн тэмцээн дээр харж ирсэн машиныг одоо миний влогоор дамжуулаад энэ машинд яг юу хийсэн бэ? За бүр нууц шишүүл энэ машинд хэдэн төгрөг зарцуулагдсан бэ? Энийг хийснээрээ яг юунд ач холбогдолтой вэ те? Энэ бүгдийг манай Батсайхан байна. Өөрөө энэ машинаа бас гардаж хийсэн, дээрээс нь инженерүүдтэйгээ хамт ингэ байсан учраас өөр хэмиг бол маш сайн мэдж байгаа учраас нэггүй гоё үзэгчтэй гоё танилцуулаад дэлгэрэнгүй гоё яадаг. За эхнэр бас тэмцээн орох гэж байгаа танилцсан гэж шүү дээ. Юу байсан гэж шүү дээ. Эхнэрээ сойгоод сойх гэж яж байгаад өөрөө сойгдсон. Ер нь бол тийм болсон. Тэр чинь бас инээдтэй яг хамгийн анхныхаа тэмцээнд орох гээд тэгсэн чинь урд өдөр миний маркийн мотор цогчдөг байхгүй. Тэгээд би чинь шантарж байгаа шүү дээ бас. Боли ингэн барин тэмцээнд орох шаардлага байдаг. Тэгэхэд ер нь манай ихнэр намайг амар орон зориг өгч ирсэн. Чи шууд миний моторыг машин дээрээ тавиад ор эсвэл эсвэл чи шууд миний машинаар ор. Тэгээд би хамгийн ихний тэмцээнд ихнэрийнхээ машинаар орж ирсэн. Тэгэхэд ихнэрийнхээ машинаар ороод мөрүүлээд муухай болгоод цаагаад гисэн дээ. Гайгүй тэгээд гайгүй тэгэл амар дэмждэг л дээ. Хүн болгоно л манай дрифтийн хүрээлийнхэн бүгдээрээ л мэдэх наг амар дэмждгийг. Тийш та тэмцээн уралдаан болгон дээр л золттой батны байждаг. Дээрээс нь тэрнгүүр чи идж жоох юм хүмүүс тараагаал. тэрнгүүр хоолон тараагаал. Дээрээс нь нөхрөө дэмжээл нөхөр нэг жоохон алдаа гарах маргах тийм юм дээр ч бас ууралцсан явж идчихсэн. Зарим гайгүй оролцсон тэмцээн уралдаан дээр хангалттай болцсон. Миний хувьд би болцсон гэж бодож байна гэх тээ. Өөр хийжтэй манай эхнэр нь хэм блэ боёнт. За тэгээд
хэдүүлээ тун удахгүй бас манай буцаахных GT86 за тэгээ бас зарим нэг тэмцээн уралдаан дээр ерөн бол нэгдэг байхгүй юу. Нэг мишидтэй хүн бол машин бүр яарчгүй нөгөө нэг одоо 10 минут болчиход байгаа шүү дээ тий. 10 минутанд яагаад ч амжихгүй байгаа тохиолдолд дараагийн машин ерөөхдөө ингээ бэлэн байждаг тий. Тэгээд гадны орнууд ч юм уу ингээ бүр 2 3 яг 3 ижлэхийн ингээд энэ цагаан сэл байх шин тэгэнгүүтээ эмхтэй тамирч хэрвээ тэр машин аль нэг байдалд фейлтгэлэн бол дараагийн машин шууд бэлэн байждаг тий. Гэхдээ Монголд бол яг одоогоор хэн байна? Уугаа багш бай тий. 2 ижлэхийн оранж өнгийн S15-тай өөр одоо уруулах байхгүй тий. Хүн яг ингээд яг тулцсан ч юм уу одоо яг ингээд өнөөдрийн нөхцөл байдалд ингээ гарч иж байгаа машин доороо иж өртөх нь бол зиндэгийн машин гэхэд бараг 300 сая төгрөгөнд боссон машин гэж ярьдэн шүү дээ тий. Тэгэхээр 300 сая төгрөгийн 2 машин тэгж гаргаж ирнэ гэдэг чинь бас хэцүү байхгүй. Тэгэхээр нэг юм ингээ фүүлний гаргаж ирж байна. За тэгээд дүүгийнхаа машинтай хэдүүлээ танилццгаая. За сайн байцгаана уу. Хэдүүлээ миний энэ жилийн тэмцээнд оролцож байгаа 2013 оны Toyota GT86 маркийн машинтай танилццгаая. За би энэ машинаа бол аваад 2 жил болж байна. VIP клубын Баясгалан гахаасаа анх авч ирсэн машин маань байна. Тэгээ 2 жилийн хугацаанд хийсэн шинжилт, сайжруулалт, тоног юу гэдгийг те тэр бүгднтэй минь одоо хэдүүлээ танилццгаая. Тэгээ хэдүүлээ миний капотын доторхоос эхэлцгээе. За хэдүүлээ миний капотын доторхтой танилцъя. За хамгийн түрүүнд дрифт машинд хүчтэй мотор, тий аюулгүй байдлаас талаасаач найдвартай ажиллагаатай мотор хэрэгтэй байдаг. Түүнийхээ дагуу би 2GZ GE доод ангийг хятадд үйлдвэрт нь ер нь 2GZ блок хийдэг зориултын үйлдвэрт нь очиж хийлгүүлсэн. За Билет Porsche шатуунтай 86.5-аар боор хийлгэж томруулсан. За тэгээд aftermarket маслын ноцоостой тоногийн 2GZ GT-ийн тэгээ ерөөхдөө бол миний блокийг GE блокийг GT блок болгоцсон байгаа гэсэн үг. GE блок нь GT блокоос юугаараа өөр байдаг вэ гэхээр маслын даралт нь өөр байдаг. Тэрнийхээ дагуу тийм болохоор Porsche цилиндр тус бүртээ очиж Porsche-гийн хормой тосолдог хөргөлтийн систем, тослогооны системтэй суулгуулсан. Тэгэхээр яг GT болцсон байгаа гэсэн үг. За дээрээ бол 1GZ GT-ийн дээд ангитай VVTi HKS-ийн 264-тэй орох гарах нудрахтай BC-гийн даравч ртейнер пүрштэй. За тэгээд энэ Bosch-ийн Audi R8-ийн катушк маань үйж байна. За блок моторын доторх маань юу иймэрхүү байна. За моторноос гараад гэх юм бол Garrett-ийн G30 770 гэдэг турботой Turbo Smart-ийн 50 мм-тэй Wastegate-тэй. За ID Injector Dynamic-ийн 1050cc-тэй Forsong-тай. За тэгээд Bosch-ийн цахилгаан торотл байна. Цахилгаан торотлын адаптер маань байна. За тэгээд ер нь дрифтийн машинд одоо ингээд нэмэлт тоноглол хийгээд ирэхээр тогны асуудал үүдийг тог дутах. Тэгээд тэрнээс сэргийлж өндөр ампертай ARD-гийн альтернатор жанаан байж байна. За тэгээд хөргөлтийн систем бас дрифтийн машинд маш чухал байдаг. Аль болох хүмүүс хөргөлтийн систем, интеркулер, радиатораа бол болж игэл ориг сайн чанартайг тавих хэрэгтэй гэж би ер нь боддог. Тийм болохоор Fimikes захиж авсан манийн Phoenix-ийн радиатор байна, хөнгөн цагаан. За бас Phoenix-ийн интеркулер маань үйж байна. За тэгээд өндөр ваттын цахилгаан синстэй хөргөлтийн. За тэгээд KND-ний 100-тай агаар шүүгч байна. За ижлэх юм бол энэгээр Turbo Smart регулятор маань байна, бензиний. За яагаад регулятор тавих хэрэгтэй вэ гэхээр моторонд өндөр эргэлттэй, ер нь байнгын өндөр эргэлттэй байдаг моторн дээр бензин агаар ч юм уу тий холимгийн харьцаа заавал таарах шаардлагатай байдаг. Холимгийн харьцаан дээр тааруулж бид нэр бас дата түүн юмнуудаа хийдэг. За тэрэнд тааруулж тавьсан Turbo Smart FRP 1200 маркийн
регулятор маань байна. За тэгээд KND-ийн маслын шүүрийг бол би ер нь байнга хэрэгэлдэг. За тэгээд тоногийн aftermarket моторын лапт маань байна. За ер нь моторын доторх маань ер нь иймэрхүү байна да. За явх үдэнгийн хувьд гэх юм бол GK Tech брендийг би ер нь их хвчлэн сонгож хэрэгэлдэг. GK Tech-ийн амаржины 5 байна. GK Tech-ийн бүтэн явх үдэнтэй. Яг хүмүүсийн хаар бол Y-Swap их хвчлэг хүмүүс сонгодог. Тэрний ерөнхийдөө арай өөр брэнд нь гэсэн үг. За тэгээд BC Racing-ийн амаржинтай байгаа минийх ер нь бас Formula Drift-ийн аль биесний амаржин гэж ер нь явдаг тийм амаржин байна. За тэгээд миний машин компьютерийн хувьд болохоор ECU Master Emu Black гэдэг компьютер хэрэгэлдэг. Миний дата одоо ер нь миний сэлбэг хэрэгсэл бүх юмыг манай High-Tech Motorsports манай бэлгийн найз маань бүгдийг захиж бүгдийн судалгаатай бүгдийн захиж суйрлуулах яаж суйрлуулах вэ те бүх юмыг бэлгийн маань ер нь хариуцж явдаг миний машины үндсэн инженер гэж явдаг байгаа. За тийм байна. Тэгээд бэлгийн маань ч гэсэн цээж утсын маань тоноглолууд маань тааруулж бүгдийн шинээр хийж өгсөн байгаа. Доторх талтай танилцъя. За мэдээж 6 цагийн каркас маань байж энэ 86-ад шууд үйлдвэрээс зориулж хийгдсэн шууд боогддог таардаг каркас байгаа. За тэгээд энэ миний бас айгүй хайртай юм. JR Spec өөрөөл ерөнхийдөө Европын тамирчид ихвчлэн айгүйг сонгож тавьдаг James Dean-ээс ахуулаад. За тэгээд Power Tune дижитал хянах байна. Бас ECU Master-тэй зохицож ажилладаг. Ер нь ECU Master ч эхэлдэг aftermarket компьютерүүдтэй бүгднтэй зохицож ажилладаг. Яг энэнийг тавьсан даваа тал гэх юм бол ерөнхийдөө машиныхаа бүх юмыг энэ дээрээс хянаж болно гэсэн. RPM, boost controller, одоо лампта юу гэдгийг те IAT, oil press, coolant temperature бүх юм эндээс хянаж болдог. Ухаалаг дэлгэц байгаа. За дараа нь гэх юм бол миний хорооп байна. Samsung-аас Motorsports-ийн хорооп байгаа. За бас Монголд одоо минийхаас гадна 2 3 влог авах ер нь. Энэний даваа тал гэх юм бол ерөнхийдөө 1500 HP хүртэл ямар ч асуудалгүй даах чадвартай. Тэгээд нэгдүгээр тийм, хоёрдугаарт материал сайтай. Тэгээд самбаачлах хугацааг айгүй яаж өгдөг. Надад асуудалгүй шийдэж өгдөг гэх юм уу. Тулцсан үед консгууч байсан түлхэхэд татхад ер нь араа асуудалгүй дэвшиж барьдаг. Ер нь хорооп эвдэрнэ гэж санаа зовлт бол ер нь бараг байхгүй гэж болно. Гэхдээ эвдэрх юм бол нэлээд үнэтэй эвдэрнэ. Тийм байна. За тэгээд эндээ таарсан twin clutchтай байгаа юм шиг одоогоор ерөнхийдөө бол цаашлаад triple clutch тавья гэсэн бодолтой байгаа. Тэгээд энэ маань GK Tech-ийн шингэн кардан байна. Энэ бас болохоор бас яг 86 таардаг, боогддог, суур бүх юмтайгаа аппаратны хэмжээний баярлж гин түрүү бүх юмтайгаа ингэж ирдэг. Бас манай GK Tech-ээс агч авсан. Бас ерөнхийдөө бас миний GK Tech явах хэдэн юмнуудыг бас манай TLN performance гэж байдаг. Ер нь машины явах хэдэн тэ сэлбэг хэрэгсэл бүх юмыг захиалж өгдөг. Манай цоомог залуу бүгдийг манад захиалж өгдөг байгаа. За тэгээ мэдээж спорт судал байх хэрэгтэй. Спорт судалтаа дрифтийн машинд нугасгүй. Тэгээд ер нь өрг сандал хэрэглүүл зүгээр. Би бол ерөөхдөө Breed Low Max-ийн хос сандал хэрэглэдэг байгаа. За тэгээ энэ манай компьютерний маань удирдлага байж гин switch одоо эндээс бензин ноцоос компьютерийн тог каточкны тог бүх юм эндээс хааж болдог сенсмисээ. Электрон throttle тавьсандаа уйлдуулаа бас антилагач гэсэн эндээс асааж унтрааж болно. Тэгээ аккумуляторын хойноо байрлуулчихсан байгаа. Одоо ихтэй энэ минь бол ерөөхдөө машин маань бэлгүүнийхтэй влог эхлэхдээ ярьсан. Машин маань яг 100% бэлэн болоогүй гэдэг. Ерөөхдөө жоохон замбраагүй байралтай байгаа. Ерөнхийдөө машин болсны араас бол эдгээр маань бүгдээрээ гоё ивэ олчихно. За тэгээ мэдээж дрифтийн машин шаардлагатай тог салгагч маань байна. Энэ талд галын ор байна. Энэ талд маань бас дахиад нэг галын ор байгаа. Аюулгүй байдлаа хангахын ерөөсөө бидний хувьд хамгийн номер 1 асуудал байдаг. За тэгээд тог салгагч байна. Амархан ямар нэгэн байдлаар гараан дээр гарсан үед машины цахилгааны асуудал үүсвэл бас ингээл энэ тэмдэглэм авахад байхгүйгээр эртлийн бокс юмнуудаа ерөөхдөө тэнцэнэ шийдэж өгсөн байгаа. Энэний маань ард миний компьютер барилж байгаа. Яг машины маань үндсэн тожил тогны юмнууд маань болохоор яг энэ тагийг авах юм бол бүх эртлийн боксны энэний ард барилж байгаа. За тэгээд дрифтийн машинд бас нэг асуудалтай байдаг юм нь шарваад явж байхад тоором цаалгах, консны шингээ халах гэдэг асуудлууд үүсдэг. Тэднээс сэргийлээд консны аппарат юмнуудаа ерөөхдөө салон дотроо оруулаад ирсэн халдаас хамгаална нэгдүгээрт хоёрдугаарт ямар нэгэн байдлаар шатах эрсдэл багасна гэсэн үг. Тийм болохоор дотроо оруулсан шингэний маань
банкны энчээ байрлалсан байна. За тэгээ ерөнхийдөө машины маань ер нь дрифтийн машин цахилгааны асуудлаас болж бас их асуудал гардаг. Тийм болохоор ерөнхийдөө цахилгаанаа бүгдийг тануулаад гэхдээ ерөнхийдөө миний машины үндсэн бүх юмнууд маань бол ажиллагаагаар ажиллана. Одоо жишээлбэл бид нар чинь бас яг монголчин эрсдэл суур амьсгалтай яг дрифтийн тэмцээний үеэр цас бороо ордог ч юм асуудлууд үүсдэг. Тийм болохоор ингээл шил тоон цонх маань цантах бороо орж байгаа үе шилмэлээ арчих гэдэг ч юм уу тийм асуудлууд зэрэглээд ерөнхийдөө пармаар бүх юмнууд маань бол ерөнхийдөө ажиллаж байгаа. Тийм байна. За тэгээд Williams-ийн 4 цагийн хамгаалтын бүс маань байна. За тэгээд миний машин электрон тротлтой цахилгаан хаацтай гэсэн үг. Он залуу машинууд шиг гэсэн үг. Тэгээд банкнда бензиний систем гэх юм бол ерөөхдөө бүх системээ ямар нэгэн байдлаар төмөр хөнгөн цагаан ч юм уу тийм хоолоогоор шийдээгүй бүгдийг AN8 гэдэг зориултын шаланкаар шийдсэн байгаа. Тэгээд AEM-ийн 2 бензин ноцоос банкнд маань байрлаж байгаа. Хэдэн cc чөлөөдөө мартчих та. Тэгээд DV-гийн бензиний тунгаагууртай хойно ерөөхдөө 2 банк байрлаж байгаа. Шийдвүлээ миний бензиний юмтай танилцах юм. Бензиний маань банк байна. Ер нь бол surge tank гэж явдаг. Гэхдээ энэ маань бас зарим үе тохиолдолд бензин цалгих асуудал үүсдэг болохоор цаана нэмэлтээр дахиж цалгааны банк тавьж өгсөн байгаа. За энэ дотор маань хоёуланд нь AEM-ийн бензин ноцоос байрлаж байгаа. За тэгээ энэ миний бензиний маань тунгаагуур байна. Ямар нэгэн байдлаар бохирдлыг порсонк руу оруулахгүй гэдэг үүднээс тавьсан. За энд гидрийн ноцоос 2 ширхэг байрлаж байгаа. 2 ширхэг байрлаж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр ерөөхдөө maaхан 1 ширхгийг тавиад байгаа бах. Тэгэхдээ нэгийг тавихдаа капотонда тавиад багажных урд моторны хажуу тавиад байгаа болохоор халалт үүсэх эрсдэлтэй байдаг гэж ерөнхийдөө одоо манай Японд байдаг манай Ваки инженер маань надад зөвлөсөн. Тийм болохоор багажнда тавь. Багажнда тавихдаа өөр нь 2-ыг тавьбал бас зүгээрээ гэж хэлсэн болохоор ерөнхийдөө 2 ширхэг энэ Volvo ноцоос л гэж юу ярьдаг. Volvo ноцоосыг багажнда байрлуулсан байна. За доогуур хойдлолоороо явах үедээ маань гэх юм бол Dynacl-ийн явах үедээ хойд гар татварганда тохиргоотой гар татваргнууд тавьж өгсөн юм байгаа. За тэг ерөнхийдөө миний машин маань гаднаасаа Rocket Bunny Volume 1 гэдэг body kitтэй ийм машин байна. За обуудны хувьд гэх юм бол ерөнхийдөө бүх обуудаа би энэ Valino обуудыг ер нь их сонгож хэрэглэдэг. Нэгдүгээр чанартай удаа эдлэгтэй гэдэг утгаараа ч юм уу тий. Хоёрдугаар бас миний машины зохицолгоороо гэдэг утгаараа ерөнхийдөө энэ обуудыг сонгож хэрэглэж байгаа. За манайха хобби түүний блогийн маань 31 дахь дугаар энэ төрөд өндөрлөж байна. Тэгээд урилгыг хүлээн авч за өөр их юм бас тэмцээн уралдаанд оролцдог машинаа танилцуулсан бас дүүдээ баярлаа. Тэгээд дараачийн маш олон тэмцээнүүд байгаа. За тэгээд яг энэ сая хэлж штэ тий. 100% бол ерөөхдөө энэ машин дуусаагүй байгаа. Хийх юм бас өшөө зөндөө байна. Туршаа явж байгаа юмнууд ч байна. Хийх гээд хэрэгжүүлэх гээд эхэлсэн ажлууд ч их байгаа юм тийм үү. Тэгэхээр бас энэ машин өшөө цаашаага автотууд хийгдээд маш гоё машин удахгүй бас гарч ирэх нь тодорхой байна тий. Тэгээд дүүтэй ямартаач бас хобби түүний блогийн маань бас нэг зочин болж оролцож өөрийнх нь сайхан тэмцээн уралдаанд оролцож гайхалтай төмөр хөдөлгөөн бас нийт одоо яг миний блогийг, YouTube-ыг үздэг бүх хүмүүст бас гоё дэлгэрэнгүй сайхан танилцуулсан баярлалаа. Дээрээс нь хүмүүс бас дөнгөж одоо энэ спорт руу орж байгаа залуучууд те яг та бүхэн шиг ийм машинда бүх зүйлээр зарцуулдаг, машинда гоё мэдрэмжтэйгээр юм хийдэг залуучуудаас авих гоё мотивац авдаг бах те. Ийм юмнуудыг бас хийх ёстой байна гэдгийг бас манай үзэгчд маань ч гэсэн бас мэдэж авч байгаа бах. Тэгээд гоё давхраас гоё мэдлэг түгүүлнэ штэ. Гоё соёлыг ус түгэлцэж байгаа хта бас их баярлалаа. Гоё мэдлэгт оруулж урьж орууллаа. Тэгээ бас энэ гоё нөхцөлийг бүрдүүлж өгсөн BB Cars хэлсэн. Тийм, BB Cars-ийн төрөөнөөс бас маш их баярлалаа. Дашин дийлэхэд BB Cars маань болохоор ерөөхдөө яг замын цэгтагийн ертөнцийн зүгээр зүүн талд нь байрладаг ба хуучин Лукимоли байсан газар тий. За тэрэнд бол шинээр бас юм гоё авто шоурумыг бас бий болгосон байна. Монголдоо бас аюу гоё тийм өнгөлөг авто шоурумыг бий болгосон. Найстаа бас дашин дийлэхэд баярлалаа гэж хэлж дараагийн блогийг хийхэд бас объектээр бас хангаарай гэж бас найстай хэлмээр байна. Тэгээд энэ түрээд өнөөдрийн дугаараа өндөрлөө. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаа манайхаа. Түр баяртай. За